За тэгэхээр эхлээд захиалсан хоолоо танилцуулъя. Мах самгипсай. Тэгээд энэ болохоор танжаан зэгээ. Тэгээд панчан, хунгипап. Ийм болоо захиалсан байна. Тэгээд эдэнгээ бүгдээрээ юм яри. За тэгээд айгүй хүмүүс бичлэгчээ сонирхолтой байна. Уг нь гоё байгаль магаал үзүүлээд гоё ингээд гоё бичлэг хий гэж бодсон чинь хинт сонирхолтой гэж юм. Зарим нь ярихгүй бол үзэхгүй гээд зарим бүр үзэхгүй гэсэн. Тэгээ одоо ингээд юм яриад яасаа улаацсан байна уу бигүй юу? Урал мөрөл яа улаан байгаад байгаа юм. Автомат фильтр хийдэг юм өснө гэж. Guys. Нэр хариулахгүй л өөдөөс. За тэр яг хоо 삼겹탕 찌개 세트 15,900. Тэгээд зайдас нэмж аваад 16,400 болоод тэгээд тэндээс 3,000-ийн membership-ийн 3,000-ийн хөнгөлөлт оноод 13,400-гээр хоол захиалсан. Энэ яг уруул дээр фильтртэй байна. Дараагийн удаагаас арилгаж мэлгэж хий заяа энэ удаа зүгээр үзчих. Самгипсай. Энэ болохоор махад үрж идэх соус. Гой үзүүлмээр л энэ дамж уцтайгаар байрлал болцсон. Хөдөлмөр банд гэж за. За тэгээд яг 15 минутын бичлэг хийн. Ямар ч эдит мэддэггүй хийн гэж бодож байна. Тэгтээ хүн орж ирээд яавал тэр хэсгийг эдитлээд ч юм уу хийх бах. Ой арай давстай. Тэр хоол идэнгээ хий заяа. Тэгтээ хоол идээд хийсэн чи жоохон онцгүй байлаас хэлээгээ за. Дараад нь хоол идэхгүй бас хий. Та нар чинь хоол идэх юм бол YouTube дээр үздэг баахан хүмүүстэй тэр дунд нь орчихгүй л үзээлэн барах юм уу барахгүй юм уу? I don't know. За өнөөдөр ярих юм. Энэ Солонгос улсад хурж ирээд миний хийсэн ажлуудын талаар ярина. Ажлуудын талаар ярингоо хол эцтгэнэ. За. Нэгт би хамгийн ихэнд Солонгост 21 оны 2 сард ирсэн. 21 оны 2 сард ирчээд карантинлэгдэж гарч ирчээд бараг шууд ихний ажилд орсон. Тэр бол амар азтайгаар ингээд зүгээр нөгөө нүүдэлчин монголчууд эдэр дээрээс дараараа зуужсэн чинь Монгол тааван дээр аягуугаах ингээд тэг явцсан бохгүй юу. Тэгсэн чинь чи ажилтаа сайн байна гэд. Тэгээд намайг хагас амтсан болгон ирж чадахгүй. Манай нэг зөөгч ажилласаа гарах гэдэг юм аа. Зөөгчийн орон зөөгчээ гээд ингээд ажиллаад гачаа гэд. Тэгээд окей гэж бич дөнгөж ирсэн ажил юм чаа. Тэгэл шууд окей дээрээ тавиал хагас амтсан болгон очоод гэрээс амар хоол яасан л да. Тэгтээ зөрчин дөнгөж ирж байгаа хилч хүн надад Монгол хоолныхаа газарт ажил орно гэдэг чинь бас боломжтой шүү дээ, тийм гэж бодоод ажлаасаа гарахгүй нэлээд удаа хийсэн. Гоё байсан. Тэг оны 2 ахта тэг оны 1 ихчтэй 4 Монгол хоолны газар ажиллуулаад захирлаас амар хэрдэг байсан л да. Бичиж бичлээ та нарын төлөө. За тэгээд Монгол хоолны газар нэлээд удаа зөөгчээр ажиллаад тэгсэн чинь манай хайгуу их бусад хоолныхаа газараас амт маань үнэтэй юм байна гэдэг амар пост ороод ирсэн бохгүй нүүдэлч монголчууд дээр. Тэгээ би чинь сэтгэлээр унтж байгаа юм. Яаж таах энэ газрыг ажиллуулах уу гэх дээр. Тэгсэн чинь нэг нүүдэлч монголчууд дээр пост орвоо. Тэгсэн тэрэндээ хоолнч муухай, зөөгчнч муухай ааштай гэдэг нэ намайг.
Бэстэй муухай штэ гэж биш штэ. Би ч хүн болгонтэй л мэдлээл хэрэгтэй минь өчөхгүй бол ингээл байсан чи намайг муухай штэ гэдэг юм гарч ирээд тэр бүр гайхаад яг гэхдээ тэрнээс болоод ажилласаа гараагүй л дээ. Бараг 7-8 сар бараг ажилласан баха. Тэгэл тэрний артаас хилээч гисэн гайгүй сурцсан чи одоо ингээд гэртэйгээ ойрхон ажил болох хэрэгтэй юм шиг байна гэд захиралтайгаа яриад бараг ирж очих 2 цаг болоод зөхгүй. Тэгээ жоох хэцүү байна гэж захиралтайгаа яриад тэгээ гарсан. Хагас бүтэнсэнд ажиллаад ажлын өдөр болохоор ганц 2 өдөр л ажилладаг. Тийм байсан. За энэ танжанжиг гэдэг бол тийм нуцгай. Жоохон халуун авт юм. Бүгд халуун байгаа гайгүй идчихсэн. Тэгтээ жоохон халуун авт юм. Гэж би бодож байна. За шүлэн угаасаа хөрсөн ч гайгүй амттай байх юм чинь. Махаа төрлөө идчих хөрчүүл муухай болчихгоо. За тэгээ хоёр дахь ажилд орсон газар маань Гангнамд махны газар Ханам Тэжичив гээд энтхийн амар сайн гой махны газар гэдэг байхгүй. Тэрэнд ажилд орсон. Тэгээ тэр газар ажиллаж байхдаа болохоор би амар их одуудтай таарсан. Бас судлаа өнөн Гангнам юм болохоос одууд орж ирд юм шиг үлээ. Бодсон. За эхний таарсан болохоор TXT-ийн Tomorrow by Together солонгос болохоор Tubatu гэдэг. Тэдний Taehyung 2 оны нэг насаараа доороосоо дөрөвдөх нь төрсөн үед нь 3 сарын эдэнд ч хэлээ дээ. Дебют нь ч 3 сарын эдэнд л амар тод санаад идэв юм аа. Тэднийхээ дебют хийхэд амар дуртай байсан байхгүй юу тийм. Зин чичээр ажил дээр орж ирээд. Зин ч манай ажилчдаас таньдаггүй байдаггүй сайн уу. Тэгээ би ганцаараа таниад тэгээ би азар чир ширээнд нь очиж үйлчлээд зураг энэ дээр гаргаж ирээ. Зураг энэ дээр гаргаж ирээ. За. Тэгээд амар өндөр амар царай угаасаа л од болох хүмүүс нь айдл болох хүмүүс нь угаасаа л айдл болох хүмүүс л гэдэг юм лээ. Гүс бодсон. Тэгэл 3 настаа 4 сар орж ирээд гарахтаа болохоор тэр дуусны өөрөө тооцоогоо гэж төрсөн. За дараагийн таарсан үр нь болохоор Ip Jarvan Hennim гэдэг Amazing Saturday баха англиар Нурлаунд хоёроо иргээд тэрэн дээр нэг хоол идээд байгаад идэв нэг хичээн мэдхүү тэр ихч байсан. Тэр ихч болохоор хинтээ ирсэн бэ гэвлээ штэ. Наа унжаа сандаа гэд би ганцаараа амьдэрдэг гэд солонгосын бас нэг шоу байдаг хгүй юу. Сайн монголоор аяллаар очиж мочоод байсан YouTube дээр бичлэг намайг яваадсан. Тэдний Наре Пагнаре тийм Пагнаре. За үгүй. Ким хөтөд харсан. За юу. За тэгээд 3 дахь ажилласан газар маань болохоор тэндээ бас нэг 2-3 сар л болсон баха. Цэрэл махралтайгаа асуудалтай тэгээ манай цуг ажилтны Вьетнам найзууд маань
тэр юу мэрчмтэй тэр хүмүүсийг захирал жоох ингээд надад муулзуулаад нэг тийм юм яваадсан хгүй юу. Тэгээ заац жоохон токсик байгаад байна да. Ажилдаа очих бодлороо стресстэй тэгээд зааза байлаа үлээ. Тэгээ байсан. Дараагийнх нь ажилд орсон газар нь болохоор Жангоо гэдэг эдний загас байдаг байхгүй юу? Нэг хурц заваа. Тэр загас ингээ амьдараа ингээ сэлжээд байхгүй юм дотроо. Тэгээд тэр ингээ барьж аваад алаад тэгээ шардаг галан дээр амар ингээд хөдөлж байгаа амьд амтны чинь зүгээр шууд гал дээр тавиал дээрс нь ямар бүтээ чинь тэгэл нөгөөдөл нь ингээд хөдлөөл тэгэл тэрийн хүмүүс ингээд зураг мөрийг наалээ нэг тийм газар ажилласан. Тэгээд 100 ажилтсан заяа 100 хар халуунд захирал маань гороогоод кондишнаас авахгүй. Тэгээд ч чинь халуун зунаа халуун галын хажууд амар хэцүү байгаа юм чинь. Тэгээд 2 сар хүрсэн хүрээгүй тэгээ гарсан. Тэгээд тэрний ардаас болохоор дэлгүүрт ажилласан. Гэтэ энэ дэлгүүр ш. Convenience store биш, CU биш, JS дээр биш нэг юм. Тэгхийн харын март гэдэг жоохон супермаркет төрхөө. Гэтэ жижигхэн хүн жоохон их орж ирдэг тийм газар эсэхгүй. Тэгээд шөнийн 12 цаг амар хүнтэй үнэн дуулт бэлдэхгүй. Суух мууч заахгүй. Тэгэл тийм газар ажиллаж ирсэн. Яг жинкнээсээ 7 хоног. Яасан бэ гэсэн чинь эн чин хүнгүй 2-4 2-ын бас л гайгүй хүн багтаа штэ. Гэтэ би ингээд сууж исэн ингээд уцаа үзээд. Тэгсэн чи тэрийг манай захирал камераар харснаа над руу скриншот хийснэ. Над руу явуулаад тэгснэ ажлын үеэр ингэж болж байгаа юм уу гэд. Тэгээ би зүгээр ингээд ившээ хүн шүн ившээлгэн штэ guys. Яг би ившээл гэсэн юм. Тэрний зургийг авч над руу явуулаад энэ тохио оруулаа за. Тэгээ би бүр тэгээ гол нь угаасаа 7 хоног туршилтаар ажиллаад үзээ тэгээд ингээд болохгүй бол хоёлаа ингээд зам салыг дуус ярьсан байсан болохоор тэгээ за зам салыг тэгээ салсан. За тэгээд тэрний дараа ажилласан болохоор тэгбэ энтхийн хүргэлтийн газар хүн олж өгдөг ажилласан байхгүй юу? Гол нь энэ үнэтэй дэлгүүрт ажилладаг байхдаа нэг худалдагч намайг хүргэлтийн газар ажиллах хүн хайд юм аа. Хүн хайдаг ажил хийд юм аа гэдэг. Тэгээ Монгол хүмүүсийг жоохон ажилуулмаар байна гэдэг. Дээрсэн тэр үедээ тэгбэ энтерт нь гарч үзэг болохоор цалин ус ямар гэдэг мэдэхгүй. Тэр хүний надад хэлсэн мэдээлэл нь эрэгтэй хүн олж өгвөл 5,000, эмэгтэй хүн олж өгвөл 3,000-ыг надад өгнө гэдэг. Тэгээ би чинь за монголчуудад ч гэсэн ажил болж байгаа гаагүй юм биш үү гэж би бодсон хгүй. Тэгээ хийгээд явсан чи бусад тиймэрхүү зар тавьж байгаа хүмүүс ааш тээ. Тэднийг харсан чи тэрнтэй харьцуулахад манай цалин арай бага юмсан санагдаад хүнийг 10 цаг ажиллуулснаа 8 цаг ч лөө ажиллуулснаа эмэгтэй хүний 110, эрэгтэй хүний 120 гээд тэгсэн чинь тэр бас постоор ороод намайг хүмүүс чинь энэ мөнгө гэтлээ гэл. Тэгээд амар санснаас амар бага байгаа санагдаа би тэр захирал шиг хүндээ хэлээд ингээд тийм болохоор хүмүүс жоохон их орохгүй байх шиг байна. Гол нь өөр ажлууд арай гайгүй үнэтэй байгаад байна гэдэргээд хэлсэн чинь манайх ерөөсөө байгаа нь л энэ байна гэдэргээд тэгсэн чинь тэрний орд бас чусоог болоод тэгсэн чинь чусоог өрхөн авахгүй жоохон хүлээж байгаараа гэдэг. Тэгсэн чинь чусоог нь дууслаа. Тэгсэн чинь бас л над руу холбогддгүй. Хідүүн бол гэж. Тэгэд наваа хүлээлгээр баг 2-3 7 хоног болсон. Ажилгүй би чинь баахан хүлээж чам ч тэр өнөөс хариулах гад. Тэгээд одоо энэ байгаа газараа ирээд тэгэд эндээсээ нэг найзынхаа ээжийг дагаж сургуулийн цэвэрлэгээ, цэцэрлэгийн цэвэрлэгээ
шинэ баригдаж байгаа саван маавны цэвэрлэгээ гэх тийм газруудын цэвэрлэгээд нь хаяад. Тэгээд тэрнгөр явж байхдаа би чинь давхар өөрийнхөө хийх ажлыг хаагаад байгаа юм чинь. Тэгээд хичээлийнхаа цагтаа тааруулах гал, ажлынхаа цагийг тааруулах гал бас жоохон мөнгө олчмоор байдаг. Тэгэл хайж явж байгаад энэ ажлыг болоод тэгсэн чинь шүлэн дотор албаа ичлээ. Салглаа. Тэгээд энэ ажлыг олоод утсаар нэг яриад тэгээд ирээд уулзчих гээд тэгээд ирээд уулзаад юм яриад ингээд аваад та ингээд ажиллаад үзье гээд тэгэл би чин амралтаараа амар олон цаг хийгээл бараг амрахгүй гээд хичээл орохоор жоохон баг цаг хийгээл тэгэл одоо явж ин да 7 дахь сард явж гинөө 6-7 сар болсон баха. Тэгэл явж гин. Тэгэл хажуугаар нь яг ингээд 12 цаг зүгээр суугаад идэв болохоор ингээд бичлэг хийгээд эдитлээ итэр гэж бодоод тэгэл хүн амар их цаг гаргаад эдитлэхээр үзэхгүй юм. Би одоо ингээд өөр YouTube хийдэг хүмүүсийг хараад байхад баргийн гаруудаас өөр гайгүй эдитлээд хийгээд байгаа юм санагдаад байгаа байхгүй надад. Гэтэ гол нь та нар өөрсдөө ингээд иймэрхүү ярих юм дуртай юм шүү. Харанхуй өрөөндөө ингээд уцаад үтээ ингээд ярих юм. Би болохоор ч жоохон үзүүшгүй юм шиг санагдаад жоохон юм үзүүштэй юм үзүүлэх гээл аялахтаа ингээд бичлэмжлэгээл юмнээгаа эдитлээл ингээд гоё байгаль үзүүлэх гээл яг Монголч гэсэн юм байгаа байгальтай л да. Гэтэ солонгос ирэхийг мэдхийг ч юм уусдаг тийм хүмүүс ч гэсэн гоё санагдах гэж бодоод. Тэгээ аялын юм болохоор хинч үзэхгүй. Тэгэл аргаа барсандаа хоол захиал зуцаад үгүй яриа сууж явахтай. За. Өнөөдөр энэ хүртэл ярив. Тэгэхээр энэ контентын нэр нь болохоор 2am talk гэдэг нэртэй. Тэгтээ одоо 2 цаг болоог байна. Тэгтээ зүгээр дараагийн удаа би дандаа 2 цагаас хийнэ гэж бодож байна. Энэ удаа хоол захиалж гэсэн газар маань нэр таах гэсэн байхгүй. За сүүлчийн махаараа мукбанк хийгээд тэгээд баяртай гэж хэлцгээе. Өнөөдрийн хоол их гоё илаа. 13,900 гоё илаа. Adios. Bye bye. Дараагийн бичлэгээр уулзъя.